голоос өсүүлэх хэрэгтэй байгаа. За ингээ бөмбөгийг за дөнгөж дөрөв MCS Coca-Cola компани болон TL63 төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг Сагсан бөмбөгийн Sprite Super League-ийн тэмцээнд энэ жил нийт 20 багийн 300 орчим тамирчид өрсөлдөж байгаа. Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хүүхэд залуучуудад хэвшүүлэх зорилготой тус тэмцээний бүх оддын тоглолт энэ жил 6 дахь удаага зохиогдлоо. Буян тухайдах спортын шинэ ордонд болсон тус бүх оддын тоглолт Сагсан бөмбөгийн олон сонирхолтой тэмцээн үзүүлбэрээр дүүрэн болж талбайд сугалсан 5000 орчим үзэгч шоу тоглолтын сайхан нэг мэдэрсэн. Лигийн шилдэг мэрэгэн буучдын дунд болдог 3 онооны шидэлтийн тэмцээнд 7 тамирчин оролцсон. Тэднээс эхний шатанд Иргэний нисхийн ерөнхий газар багийн Удаан Жаргал 10 оноо, Монголианс багийн Борхуу, Монторх багийн Лигдэн, Солдерс багийн Алтан гэрэл нар 9 оноо авч эцсийн шатанд үлдсэн. Ингээд сүүлийн шатанд Монголианс багийн Борхуу 11 оноо авснаар 3 онооны шидэлтийн тэмцээний аваргуулж 500 мянган төгрөг үн бүхий зүйлсээр шагнуулсан. Ур чадварын тэмцээнд 6 холбоон тоглогч оролцсноос Таны Имкс багийн оргил болт 35 секунд, Отгон Тэнгэр багийн Инх төгс 27 секундыг эхний шатанда үзүүлж сүүлийн шатанд шалгарсан. Ингээд эцсийн шатанд Таны Имкс багийн оргил болт өмнөх шатны амжилтаа ахиулж 31 секундэд даалгавраа билүүснээр ур чадварын тэмцээний аваргуулж 500 мянган төгрөг үн бүхий зүйлсээр шагнуулсан юм а. Харин цагирган дээрээс довтлох тэмцээнд үндэсний Супер Лигийн легионер 5 тамирчин оролцож үзүүлбэр үзүүлсэн нь тун сонирхолтой болсон. Эхний шатанд тамирчин тус бүр 2 үзүүлбэр үзүүлсэн. Тэднээс Девон Кларк 90 оноо, Дикори Джонс 90 оноо авснаар эхний шатнаас хасагдсан. Харин Маркус Хэмондс 91 оноо, Фредди Вудс 92 оноо, Кем Блэк 97 оноо авч эцсийн шатанд шалгаран үлдсэн. Эцсийн шатанд тамирчид ганц л үзүүлбэр үзүүлсэн. Энэ шатанд Фредди Вудс 40 оноо, Маркус Хэмондс 48 оноо, Кем Блэк 48 оноо авсан. Ингэснээр 2 тамирчны оноо тэнцэж дахиад нэг үзүүлбэр үзүүлсэн. Ингээд Маркус Хэмондсын үзүүлбэр 48 оноо авч харин Кем Блэк 2 хүүхдийн дээгүүр давж үсрэн бүтэн 50 оноогоо авснаар цагирган дээрээс довтох тэмцээний аварга боллоо. 5 цэгээс шидэж өрсөлддөг багийн шидэлтийн тэмцээнд Отгон Тэнгэр, Panasonic, Эрдэнэ Дрилинг болон Mega Stars гэсэн багууд оролцсон. Тэднээс Panasonic баг 34 секунд, Mega Stars 31 секундын амжилтыг эхний шатанд үзүүлж эцсийн шатанд шалгаран үлдсэн. Харин сүүлийн шатанд Panasonic баг 55 секундэд даалгавраа биелүүлсэн. Харин Mega Stars баг 48 секундын амжилт үзүүлснээр багийн шидэлтийн тэмцээний аваргаар тодорлоо. Энэ удаагийн бүх оддын тоглолтод баруун зүүн бүсийн шилдэг 24 тамирчид уур чадвараас орсон юм а. Тун ширэн өрсөлдсөн бүх оддын тоглолтод Эрдэнэ Чулуун Отгон дээр дасгалжуулагчтай зүүн бүсийн баг 54-53 харьцаатай ердөө 1 оноогоор хожлоо. Ингэснээр тэд 1 сая төгрөг хоцсон бөгөөд энэ шагналыг хүүхдийн халамжийн төвд Сагсны талбай барихад хандуулж байгаа юм а. Харин бүх оддын тоглолтын үн цэнтэй тоглогчоор Panasonic багийн довтлогч Тэмүүжин Додорч 1 сая төгрөгийн шагнал хүртсэн. Тус бүх оддын тоглолтыг хөтлөгч Цолбон Баяр Өнөр Жаргалнаар хөтөж мөн рефер Rocket Bay амт хөгжмийн UFO Grimask амтлагууд ирж ая дуугаа өргөсөн. Мөн Монголдо шинэхэн үзүүлбэр болох Acra Dunk үзүүлбэрийн Power Light баг ирж гайхалтай тоглолтуудаар үзэгчдэд бэлэг барьсан. Дашрамд дуртахад мөн энэ Пемпнем гаригуудад Сагсан бөмбөгийн үндэсний Супер Лигийн бүх оддын тоглолт буян тухайдах спортын шин зохицолт болно. Хоёр хэсэг хуваагдсан тоглосон баруун бүсийнхаа тоглогчдод удашилтаар баяр хүргэе. Зүүн бүсийн тоглогчдод